Сайн мэцхан өрхөн мөнөд үзэгчтэй. Шилдэг мөрдөгч реалити шоуны 3 дахь дугаар та бүхэн яг цагтаа хүрэхэд бэлэн болоод байна. За та бүхний амрыг ирээ. За би Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч Баяраа гэж хүн байна. 3 дугаар дугаар дээр манай байгууллагаас зохион байгуулж байгаа одоо кейс дээр та бүхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулнаа. Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 10 дугаар зүйл заасан. За Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний айлгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаарх өгөгдөлд энэхүү тэмцээн өнөөдөр эхэлж байна. За энэ арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчдийн өдөр тутмын хийдэг үйл ажиллагаанд та бүхэн оролцож энд өгөгдсөн өгөгдлөөр ажиллана. Ингээд эрхэм мөрдөгч офицер та бүхэндээ өнөөдрийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. За даалгавраа гүйцэтгэхдээ одоо энэ Тээврийн хэрэгслийн урд байрлуулсан байгаа дугтуунаас та бүхэн сонгоно. Уг дугтуун дотор хөзөр байгаа. Хөзөр болгоноороо ингээд та бүхэн нэг баг болоод багт хуваарлагдана. Энэ удаагийн дугаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө урьдчилан Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэсэн нууцлаг хэрэгүүдийг илрүүлэх мөн хууль ёсны дагуу мөрдлөг явуулах болно. Амраа Тээврийн цагдаас сонсож байна. Амраа гинт цагдаас. Амраа. Юу болов? За, цогцлог 10 цагаар шармар туслангаас маш их даруйсан байдлаар хүн ирээд басааллаа имчнэр өгч. За. За дуудлага үлээж одоо бүрэлдэх гаргая. Автомашин мөргөлдсөн, осолдсон, эд ангийн салж унсан, тэр эд ангийг олж барих юм нэг тиймэрхүү бодолтой байсан л да. Тээврийн талбартай хэрэг шалгаж үзээгүй л дээ. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад бол гэмтрийг үйлдэж байгаа хүмүүс хөвчлэн Тээврийн ашиглаж үйлддэг болсон. Цаг үетэй үйл ажиллагаанд адилхан болохоор илүү амархан бахаа л гэж найдаж байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах ажиллагаа бидний өдөр тутмын хийдэг үйл ажиллагаанаас бол шал өөр байгаа. 2019 онд Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байсан тодорхой хэмжээний туршлага байгаа. За мэдээж хэргийн газарт очиж үзлэг хийгээд тэндээс бичүүлэн авсан уул мөрөөрөө гэмт этгээдийг хайх, хохирогчийг одоо олж тогтоох гэх мэт даалгавруудыг гүйцэтгэхэд гэж бодож исэн боловч арай өөр байсан. Иргэн та өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах үүрэгтэй бөгөөд хуулиас хүлээсэн энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хүсэж байна. Та жолооны хүрд атгасан л бол хэн нэгний амь насыг атгаж байна гэдгийг сайн санаж яваарай. Харин энэ цагдор манай шилдэг мөрдөгчд хэргийн газар ирж ослын бодит байдалтай танилцсан хэргийн учгийг олох болно. За бүгдээрээ хэрэг болсон гих газарт одоо ирсэн. За гэмтлийн эмнэлэг рүүгээ ороод та бүхэн шинжээр томилсон тогтоолоо өгөөд цогсондоо үйлчлэгээ хийгээд за эндээсээ сэжүүрүүдээ аваад мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлье. Өнөө өглөө нэг хөлн нугархай тэгээ ухаангүй байдалтай хүн ирээд тэгээ анхны сүлжүүлж үзүүлж хагаад нас орсон тэгээ бид нар дуудлага өгсөн байгаа. За тэгээ холбогдох дугаарыг нь одоо гэмтлийн эмнэлэгт 103 дугаар өгсөн холбогдох дугаар нь энэ дээр байж байна. За 103 дуудлага өгсөн хэн ямар дугаарт ямар хүн байгаа вэ? 8801. За тэгээ би энэ сангаас юу гэдэг нарийн юунууд мэдээлэлүүд байна. За сангийн мэдээлэл юм те. Хэрэгтэй гэвэл одоо надад ч бол гэрээ аягийг нь оруулсан байгаа тэгээ. Хиний гэрээ? Жолоочийн одоо энэ юуны дуудлага өгсөн дугаарынх нь гэрээ аяг за тэгээ доогнэр регистрч гэдэг юм уу тийм мэдээллүүд л оруулсан байгаа. Автомашины дугаарыг нь бол сэр болон дугаарыг нь оруулсан байгаа. Яг шүүж бол үзээгүй. Харангийн бүрээс өгч чинь тийм. За энэ хүн одоо хаана готлоо мэдж байгаа юм байхгүй нь тийм. За тийм нарийн жирийн мэдээлэл болсон гэдэг. Уг цогцон 175 см-ийн өндөртэй 79 кг хэмжээтэй 4 см-ийн урттай хар өнгө өстэй. Би ерөнхий хөгжил зөв булчингийн Өөхийн эдийн сул
хөгжилтэй 40 настай эрэгтэй хүний зогц байна. Хоёр нүдний зог хагас нээлттэй, эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа хоёр талдаа жигд өргөссөн, салс цайврангийн шаргал өнгөтэй. Хоёр чихний дэлбэн бүтэн. Хөрийн толбонд биеийн ард дарагдаг үсгэр гэсэн үү? Үсгэрсэн бай. Ард нуруу үсгэр үү? Хөрийн толбонд биеийн ард дарагдаагүй, эсгээр бүдэг хүрэн ягаан өнгийн зураас үүссэн. Бүдэг хүрэн. Өөр тодруулах дутуу гэсэн юм байна уу? Баруун ард нуруу үсгэр бол шарах сөрөг ерөөсөй байхгүй гэсэн үү? Шарах сөрөг байхгүй. Биеийн ард даагц нуруу үсэг хөл гар бол байхгүй. Ер нь бол ихэнх дийлэх шарах сөрнүүд нь ер нь бол биеийн урд үсгэр гэж болоо зүг үү те? Цээж, баруун, хөл нүүр хэсгүүд дээр байгаа тийм. Зог шанаа. Зог шанаа. Зулгаралт уу? Зулгаралт бол. Цээжнийх бас зулгаралт уу? Зулгаралт. Бүгд ер нь зулгаралт. Шилжчихсэн зулгаралт, хуурал тийм. За. 40 настай эрэгтэй хүн байна. Энэ зогсны гадны үйлдвэрлэлээр ер нь бол баруун талдаа хөхрөлттэй байна. Хөрийн толб нь бол биеийн ард дарагдааг үсгээд бүдэг хөрийн янгаан өнгөөр үүссэн гэж байгаа. Баруун шилбэ нь ясны хугаралтай гэхэлэр чинь баруун шилбэнээс авахуулаад мөнгөлсөн байх боломжтой. Биеийн баруун талаасаа эд эрхтний гэмтэл байх магадaltaй гэж үзэж байна. За та хоёрын. За Викторийн хувьд болохоор энэ анх дуудлага мэдээлэл өгсөн болохоор 8803 гээд дуудлага утасны дугаар байгаа юм. Энэ болохоор шууд 103 руу дуудлага өгсөн. Болдын ганц төгөлдөргөө хүн байна энэ. Дуудлага өгсөн үү? Тэгээ дуудлага мэдээлэл өгсөн хүн. Тэ. Пүрүс 30 маркийн хар өнгийн пүрүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Тэгэхээр дуудлага мэдээлэл өгсөн өөрөө гэмтэрэг үйлдсэн байх юм, өөр хүн байх юм гэдгээс нь шалтгаалаад юм явах учраас би бол дуудахгүйгээр шууд дуудлага мэдээлэл өгсөн хаягаар нь очиод уулзъя гэсэн бодолтой байна. Сайн байна гэж. Энэ Оросын пионерын туслагийн дөрөв тоот найл юм бол. Нэлээд дэш явна да. Ган төгөлдөр гэж айл байгаа да. Тунаа хороочин камертай юм байна. Оросын пионерын туслагийн дөрөв тоот гэх. Туслагийн айл юм шиг байна гинэ. Оросын пионер ч бүр эцээс эхэлдэг гэж байна. Сайн байна да. Ган төгөлдөр гэж юм танихгүй. Болтын ган төгөлдөр. Бидний хувьд бол нэг цуслагийн бүсд ажилласан. Тийм болохоор хаягжилт маш багтай, баг байхгүй гэж хэлж болно. Өнөөдрийн өвчгсөн бас тэрнээс болоод бас баггүй цаг хугацаа алдлаа. Гэхдээ яг нөгөө дөрүүлээ ажилласан, дөрүүн тишээ салаад явсан гэдэг асуудал маань одоо энэ дээр бол бас их тод харагдсан баг гэж бодож байна. Оросын пионерын туслаг гэдэг нь үтгэхгүй. Оросын пионерын дөрөв гэдэг дааш хийж байгаа юм. Хаана? За локаш явал. Ашиг болчихлоо. Өдөр хаавар юу хийж авсан бэ? Хаана болсон бэ? Хаашаа? Ослоо хаанаас. Доош болсон. За, та яаж явж байгаа гэсэн мэд ямар ч юм. Нэг найзтайгаа нэг. За, Долоон сарын 9-нд. за. Тэгээд гарч яваад битээр хүнээс найз маань тэгээд битээр нэг энэ доор 17 дугаар сургуулийн тэнцээний паб сууж хагаад. За. Тэгээд гараа явсан байхгүй юу? За. Орой хэвчээ үед. За. Тэгээ гарч явж байгаад найзыгаа гэрлүүн оруулах гээд иргсэн чинь тэр юудын иргсэн чинь нэг машины дугуйд нэг тэгэлдэг шиг болохгүй. За. Тэгэхээр буугаа харсан чинь нэг юм хар юм байжсэн. Тэгэхээр би очиж харсан чинь хүн. За юу яач? Бага тоо шууд машинтанд сууж. Эрг учрал болсон цаг хугацаа хизээ гэлээ. 9 сарын 24-нд. За, 9 сарын 24-нд хэдэн цаг ярьж байгаа? 14 цаг нэг 20 минут 20-30 минут байсан. Та хинтээ явсан гэлээ? Би найз болдоотойгоо зүг. Нэг доороо нэг пабад нэг жоох юм уучаад тэгээд. За. Ингээд эргээд ийшээ орох гэж яхад. Хүрүүчгүй дөө. Найзгаа хүрүүчгүй дөө. За. Тэгээд битээ ийшээ ороход машины дугуйд нэг юм тэгэлцсэн. За. Тэгэхээр юу илээгээд тэгээд зогссон. Машин хэн барьжсэн? Би өөрөө барьжсэн. За. Тэгээд зогссон сунданы зүйл хэрэгсэн байсан та. Хэрэгсэн ууцсан байсан. Ууцсан байсан. Одоо би яг ингэж эргээд ингээд явхад би энэ ч зогсоод хүн энэ хийчихсэн байхгүй. За, таны хоёр дугуй толгойн харцсан. Толгойн харцсан. Толгойн ийшээ харцсан. Хөл нь ичээс юм уу те? Хоёр хөл нь ингэсэн. Тэр хүн доош харцсан байсан уу, дээш харцсан байсан уу? Доош харцсан. Доош харцсан байсан уу те? Тэгээд таяр машиндаа суулсан. Би яг энэ ч зогсоод тэгээд би ингээ харсан чинь хүн бичих нь болдооторыг дуудсан байхгүй. За. Тэгээд хоёулаа би чэйжнээс нь болдоотор хөлнөөс нь өргөө тэгээд миний машины артлын судлаа орсон.
За тэгээд тэр хойшоо гараа явсан. Ийшээ орж ирэхчээд буцаад гараа явсан. за буцаж гараа хаа үрсэн. Тэгээд болдоотор замд за би буула харьлаа гэдэг яваад гисэн. За та тэгээд би шууд гэрлүүг гайсан. За нөгөө хүнээ байсан. Хүнээ машиныхаа ард л явжсэн л та. Тэгээд гэрлүүг авчирсан гэсэн үг. Тийм тэгээд за тэнцээ яж байгаад би нэг айсанд болоод нэг гэрт нэг хугас шид юм байсан. Тэрийг уучаад унтаад өгсөн байхгүй. За тэгээ өглөө сэрээд ингээ арц нөгөө хүн байж хана ингээд очиод яасан чинь хорхраад ах шиг байсан. За тэгэхээр би түрүүнд утсан 103. За тэгээ 103 ирээд үзэл тэгээд аваа явсан. Тэр 103 ирэхэд тэр хүн амьд байсан гэж болох уу? Тийм амьд байсан. Хорхраад ахаар ч одоо амьд л байсан. За 103-аас зөв нас орсон бичиг хийж өгдөг байхгүй юу? Тийм бичиг хийж өгөх гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэр хүнийг аваад өөртөө аваа явуулсан. Та яга цагдаад удаг вэ? Би амар айсан л та. Өөрөө тэгээд сохтуу байсан болохоор. Гадаа хяналтыг явуулж шүү дээ. Цаг хугацаа болоод энэ хүмүүс маань хэдэн цагт ирсэн бэ? Энийг үзчихэн. Тэгвэл энэ хүн ирэхээс өмнө энийг үзэн суулгаад аваа явж байгааг нь үз. Чиний өөр хүслэг байгаа юм. За яг хаа тэр нь ойлголоо. Тэнгуут одоо яг ингээд дээгүүр нь гарахад за хөл нь уурч болно. Тэнгуут тэр юу хажуудлын гэмтлүүд үүсэх юм. Үсгүй. Энийн өмнө дахиад наа чин юм ятсан байж болох гэдэг шүү дээ. Энэ хүн өөр өмнө мөргүүлсэн байж болох гэдэг шүү дээ. Өөр машин. Тэгвэл энэ урд нь үүссэн энэ өөр гэмтлүүдийг хизээ үүссэн байх боломжтой гэх байна. Бүр өмнө нь тий. Бүр өмнө гэмтлүүд авсан байх ч юм уу. За бас болно. Манай багийн дүгнэлт ер нь бол одоо шинжээ чин дүгнэлт дээр тулгуурлаж гарна гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг үхлийн шалтгаан юу байснаас одоо манай багийн дүгнэлт бас тодорхойлох гэдэг байна. Гэмтлийн эмнэлэг дээр хүн 103 хүрэгдээ ирээд эмчилгээ хийлгэж байгаад нас орсон кейс дээр та бүхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Өгсөн 103 юм чойроо олоод тэгэл хэрэг газар үзлээ. Тэгээ энэ чинь машин ямар машин вэ? Пүрс харангийн пүрс гэж байна шүү дээ тийм. Заашаа юугээд одоо төхөх нэл залхчих шүү. Залхчих. Манай нэг ганц үлдэр тийм. Наач гэрээ юм шүү дээ. Гэрээ айд юм шүү. Олж чухал шүү. Тийм 19 дэх орж шүү. Тэг хурдлын самбуу. Бана. Боо тархуу. Чи цаашаа хавч. Тэмүүжээ. Тэнд хүн байна. Нөгөө яг албаснаа их чи юу лээ? Пионры. Гэмтлийн цагдаагаас мэдээлэл ерөөхдөө бол дуудлага өгсөн утасны дугаарыг л олж тогтоосон. Ой, хами. Шот мэдээлэлтэй л. Цаас нөө цаа бичиж таасан. Ирүүгийн цагдаагаас яваа. Таны бичгөөнд байна уу? Тэмкээс машин үрдчих. Тэгсэн гисчээ. Цагдаагийн бол дуудлага өгсөн байна те. Би 103. Тэн 103-т. За тэгээд хаана яг хаанаас олсон бэ да? Нааш зөвхөн Би бүр энэ доороос. Бүр доош. Доороос хаана мэдгүй. Мэднэ. За сууч. Байж. Юу болсон? Сандаа аваад ирчих. Ийм. 10 бус сургуулийн тэнд паба дуусан гинэ. Тэгээд согтуу машинаа барьж аваад нэг зүүн ирэх найзаа өрөх гэж явж байгаад нэг зүүн ирээд имдээгээр гарах шиг болсон чинь ярьсан.
Камерыг хааш үүд юм бол гадаагаа камер. Сэвэс нөө. Гадаа камер шүү. Ингээд болоо. Одоо энэ замын цаатлын юу энэ төр болохоор дүүрэг дээрээс явдаг байхгүй. Манай яг энэ ойролцоо болохоор. Энэ машин ингээд эргээд дээгүүр нь гарч байгаа л биш шүү дээ. Дээгүүр нь гарч. Өөр өмнөх биш чинь үзэхээр өмнөх биш байх. Эдийн тогтоосон жолоочийн мөргөсний улмаас бол үхээгүй. Тэрнээс өмнө ч өнгөрцөн байх боломжтой. Машин дээгүүр нь гараад шууд хүн нас орох боломжгүй байхгүй. Тэрнээс өмнө бас юу болсон бэ? Одоо тэр цаг хугацааг шүүхгээд бид нар одоо энд хүлээж байгаа. Дэлхийн талаар ярих юм бол баруун шилний шилб ясны урал баруун зохинд 2.5 см хөвгөлбөр өнгийн цус уралттай тий. Гол зүйл нь шилб ясны урал гэдэг. Баруун шилб шүү. Сураад 2-3 цаг тийм ээ. Тэгэхээр хэвдүүлээ хамгийн түрүүнд дуудлага өгсөн үнэл ялтаа болж тогтдог. Сая залгал авах шүү. Залгаад утсаа ахгүй. За эхлээд ямар ч хорон дээр уулз ямар хүн амьдэрдэг вэ тийм үү? Шарга мөр туслан Оросын пионерын туслангийн дөрвөн torшин суудаг ган төгөлдөр гэж нэг татах уу та. Эндээс сул уу? Шарга мөрт стат дэлгүүрийг бүрээр болдгоо гэж юм. Даад дүүл гэж дэлгүүр байдаг болов энэ. Пионерын туслан энэ чигээр туслан шээ. Юм давдаадах юм. Мал талтай байх юу? Энд ямар хэдэн хадуу байдэ. Дээл байгаа. Адуутай байл. Яч. Шалгаад үзүү. Хүн бай. Энд ойрхон нэг мал залтай байл ч юм уу. Юу байна хэ? Эс юу гэж За. Тэр гэрлүү заагаадсан ч юу байсан шүү дээ. Тэр өвөгийн хувьд болохоор тухайн хаягийг хайж авах явцад гэрийнхээ гадаа байж исэн өвөө байсан. За тэгээ тухайн өвөөс бид хүн тоот хаяг за мөн Монгол гэрдээ айл хаагур байдгүй. За мөн малтай айл хаана байдгүй гэх байдлаар асууж байгаа тухайн өвөөс ерөөхдөө мэдээлэл авч явсан байна. Машин байна. Тэнд гарав шүү. Тэр. Хөдөлж. Ачаад уулзчих сэрэг. Тэр машинаас буугаад ирчих. Энэ нэр чи юм бэ? Чигөрөмч байна уу? Төгөлдөр. Ган төгөлдөр. Ган төгөлдөр. Та яагаад уцаа авахгүй байна? Ган төгөлдөр үү та? Тийм бэ. Яагаад уцаа авахгүй байна? Энэ сая бийж чагаад байсан. Та энд амьдэрд юм уу? Энд хинтэйг амьдэрд та? Ганцаараа. За, өчтөр дуудлах гэсэн байна тий. Тий. Ямар өчтөр дуудлах гэсэн? 103. Юу гэж өгсөн? Хүн өгшөө бахаар. Хаана өгсөн? Тэр явж яваад. Хаана? Тэр найз бүрж өгч байгаа нэг. Ямар найз? Дотор гэдэг нэг найз. За. Тэр нэг цог суус байхгүй. За. Хав цогж байгаа тэгээд тэрийг өргөж өгч явж байгаа. Нэг бодом ирсэн чинь нэг машин. Тэр яг хааны? Доор. За та одоо биднэрт заах гэж. Тэр доотор 17-оос үргэлж папа 17 гэж нэг энэ чинь битэг 17 папас гараад найзыг өргөж өгч байгаа. Тэгээд тэр хүн би тэгээд найзтайгаа нийлээд машин руу оруулсан. Тэндээсээ? Тий, тийм наашаа ингэж орж хэвдэж байсан. Энд чинь хүн хэвдэж байсан юм байна. Тэрийг би анзаараагүй байхгүй юу. Тэгээд ингэ явсан чинь машины дугуйнд юм пэгэлдэг шиг болохоор би энэ чинь ирээ зогссон. Тэгэхэд хүн энэ чинь хөвчихсэн байхгүй юу. За наад руу. Ингээд одоо ингээд уртаашаа ингээд толгоо нийш. За холч та ийш энд гараад. Найзтайгаа дуудаад найзтайгаа цог машин руу оруулсан юм. За. Машины гартлын суудалтай. Айсанд болоод тухайн үед бол нэг ууцсан болохоор айгаад. Тэгээд сандрахтаа аваа явцсан байхгүй юу. Хэлтийн камерын бичлэгийг бичүүлж аваад юу ч үзлэгээ хийчихсэн хэвчлээ. Амирчийн хүл дайруулсны улмаас амирч нас орсон байх магадлал маш бага байгаа. За мөн цогсны гадна үзлэгээр бол амирчийн бие дээр болон нүүр хэсэгт одоо бусад төрлийн шархууд байсан. Тэгэхээр
өөр ямар нэгэн хүчин зүйлийн улмаас нас орсон байхыг магадaltaй байгаа. Тэгин гут энд хүн байсныг анзааргүйсээ камер бичлэгээ дээгүүр гараад авчиж шүү дээ. Тэгээ ерөөхдөө сая өөрөө мэдүүлэхдээ бол өчтөр найзтайгаа хамт архиусан байна. Болдооторыг за дуучлаа мэдүүлэх хэрэгтэй. За юм байна. Болдын ган төгөлдөр гэдэг 1988 оны 10 сарын 21-нд төрсэн эрхээ асуулцсан хүн байна. За энэ хүний гэрийн хаяг нь Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо Шарган морь цуслан Оросын пионерын цуслангийн 4 тоод гэж байна. Хар өнгийн бүрүүс 30 гэдэг машин бас тогтоох шаардлагатай байна. Энэ машиныг унаж яваа байх магадлал маш өндөртөө. Хэрийн газрын хаана үлдэгдсэн байна, юу байна? Тэрийг явж үзье. Оросын пионерын 4 тоод гэж энэ удаа ямар сонио 8396 Тэгээ машин авах юм байна. Оросын пионерын туслан гэж хийсэх газар хаана вэ? Юунаас суу. Оросын пионерын туслан хаана гэвэл Тийш нэг дэлгэрэлт удаан цаасан байгаа. Тийш гэсэн юм те. Ийш пионерын туслан байдаг юм уу? Оросын. Хой наа чиглэлтэй хайгаа явж байгаараа. Цаараа ярьчлаа гараа би. За малын хашаатай газар хүртэл рүү нь юу н мухарлаад юмудаа шалгаад тэндээс нь хөөгөө явъя гэж бодоод малын хашаатай айлаа олсон чинь цаана яг холбогдох бүрүүс 30 маркийн машин олсон байгаа. За юу яа? Наад руу чиглэж очив. Найзыг ийш хөргөж өгөх гээд. Хөргөж өгөх гээд. Тэгээ ийш ингээд эргэсэн. Тэгсэн чинь ийш эргэж яхад машины дугуйнд нэг юм тэгэлдэг шиг болсон. Яг энэ гудам руу эргэсэн юм. Тэгээ энэ гудам руу ингээд эргэсэн. Тэгээд би зогссон. Энчээ зогссон. Тэгээ би өөрөө бууж ирээд харсан чинь энчээ нэг юм хөвчихсэн. Бүгд дууссан юм аа. За ариун хотын ийшээ ороод хорооны камеркээс ороод үздэг. Тэгээ энэ дагуу ингээд хөвчихсэн. Толгой наашаа харсан байсан. Цаашаа харсан. Сая ингээд бүрүүс 30 маркийн машин хүн ингээд яаж байгаа биш тэр байна л да. Тухайн хүн хэдэн цаг минутанд тэр хашааны болонд очиод хөвцсөн бэ гэдэг юмыг харах гэсэн. Хэнтэн камерын бичлэг нь энэ хаана байдаа? Дүүргээс хийдэг. Эндээс хэндэг юм уу? Эндээс. За энэ өгөгдөл төр болохоор дахин камерын бичлэг шүүх шаардлага гарсан. Аймаг өргөчийн дахин хувийн байдлын тогтоохоор нэмэлтээр хяналтын камерын бичлэгийг шүүх шаардлага үүссэн. За та бүхний амрыг ирээ. За тээврийн цагдаа албанаас өгөгдсөн кейс өгөгдөлтөөр та бүхэн мөрдөн шалгаж явуулна. За болдын гант төгөлдөр гэдэг энэ хүн дуудлага өгсөн байна заа юу. За В ангилтай одоо наа чи ирэхгүй биш те энэ хүн ирэхгүй юм байна заа юу. Утасны дугаарыг тэмдэглэж замдаа машинтай явж байхдаа ярьчихдгүү 8801 за Оросын пионерын цуслангийн 4 тоод гэнэ хэдүүлээ тэгэхээр цуслан руу явах юм байна да. За хар өнгийн бүрүүс 30. За явах уу. Оросын пионерын цуслан яг хаана юм бол бутлаасаа ордог уу? Хэрвээ замаа шалгаж явж байгаа бол сүртэл нь шалгаж явахгүй бол дараа нь эргэлзэх тохиолдолд буцаж нөгөө замаа дахин шалгаж илүү их цаг хугацаа алдна гэж тооцсны үндсэн дээрээс за 2 салаа зам гарлаа гэхэд 1 салааг нь заавал эцэст нь хүргээд за нөгөө бидний хайж байгаа объект машин
За иргэн маань олдохгүй байхгүй байгаа бол буцаж дараагийн замдаа орох байдлаар л явсан да. Орны байдал болсон. Энэ болохоор 3 хооронд туулаад байна шүү дээ. 4 хооронд гэсэн юм байна. Зам дээр осноос гарсан юм шиг мэдэгдсэн үү? Хороогоор нь ороод хэсэг ахлах шиг байгаа. Та дуудлага өгсөн байна. Энэ танаа гэрээ хаягаач л бид нар ирлээ л дээ. Нэг л удаа дуудлага өгсөн юм байна. 103. Тийм 103 дуудлага. Хаана ухлаач юм бол та? Би энэ ч явах. Энд ч явах гэсэн. Хаана? Тэр хүний хаана харсан та? Бүр энэ доо. Би энэ ч миний бүр ингээд тэнцэнээс гарч ирээд ийшээгээ машинтайгаа явхад машины дугуйд юм тэгэлцсэн байхгүй. За ийшээ явж байгаа. Эндээс ийшээ тэнцэнээс наашаа ингэж ирсэн. За тэгээ ийшээ явж исэн. Тэгсэн чинь зогсоод би буугаад ирээ харсан чинь хүн хөвтөжсэн. За ингээ хөвтцэн байдалтай байсан. Байдалтай хараагүй одоо сохтуу хүн гэж утсан юм уу? Тэг би тэгж л утсан. Одоо сохтуу мохтуу болох гэж утсан. Тэгээд би найстайгаа цуг машин руугаа. Тэр нэг хэдэн цагийн үед? Цагийн 24-ний 14 цаг 20 минут. 24. За би шивж камер. За яаж гараа. Та одоо хаана байгаа юм бол би танаас нэг тодруулах юм байгаад байна. Та надад рүүдэх боломж байна уу? Найз синтэйг явж исэн гэсэн бэ? Болдоотар. Болдоотортой явж исэн тийм ээ. Хүн дайрсан бол цагдаагийн байгууллагууд яагаад дуудлага өгөв юм? Би тухайд нэг арх хуудсан байсан болохоор хуудсан байсан гэсэн үг. Тэгэхээр бас айгаад. За камер шүүдэг хүн зохион байгуулагч маань байдгүй ажилтаа тэмцэнтэй байгаа гэж. Тэгээ уцаар нь холбогдоод яаралтай болохоор над руу цахимаар явуулчаач яг шаардлагатай бидний хэрэгтэй байгаа гэсэн цаг минутын хэлээд өчл одоо над руу явуулчих. Би дээр нь ямар нэгэн ил шарах сөрөг харагдсан нь одоо. Гэхдээ би тэр үнийг хувцастай байсны л яасан. Би тэгээд тайлж мэж үзэг. За нөгөө бичлэгийг нэрсэн зохион байгуулагч. За 24-ний 14 цаг 27 минут Шарга морт лагерын зам гинэ. Манай энд нь хүн хөвтөж байгаа л харагдаа тий. Энд чи айгүй ганцхан камер углах тодорхой харагдахгүй. Тэгэхээр тэр камера явж үзгөө. Тэгээд зам дагуу хяналтын камер талаас ирсэн юм чинь. Эндээс ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ зам дагуу байгаа одоо. Зам дагуу камерууд. Манай багийн гишүүд дөрвөлээ ер нь эрүүгийн чиглэлээр ажилладаг залуучууд байсан болохоор илүү ерөн сурчлах тал дээр ажиллаж байсан туршлагатай залуучууд байсан болохоор их тээврийн хэрэгслээ хаягаа хурдан олсон байх гэж бодож байна. Задлан шинжилгээний дүгнэлт болон тээврийн хэрэгслийн онцлогоонд оруулсан дүгнэлтүүд байна. Таад энтэйгээ танилцаад үргэлжлүүлээд ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой байна. За амар гэж ганхуугийн зохицолт хийсэн шүүхийн шинжилгээгээр талигаш суурьсны хугарал тархины хатуу халсан дээрх цусан ураа тархины дарагдал гэмтэл улмаас нас оржээ. За уг автоэврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад 2023 болон 24 оноотой техник хяналтын үзлэгт хамрагдан тэнцээ 2025 онд хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. Асуултууд дурдаагүй боловч ач холбогдол өгөх зүйл илрээгүй. За би үлдэж мэдүүлгээ авъя. Жолоочоосоо би мэдүүлгээ авъя. 14 цагийн орчинд би тэрнээс өмнө найзтайгаа пабд сууж байгаад гарч ирсэн. За. Тэгээд пабаас гараад Болдоотрыг үргэлжлэх гэж байгаад. Болдоотрын годомж руу ирсэн чинь нэг машины дугуйд юм тэгэлдэг шиг болсон. Тэгэхээр зогсоод харсан. Тэгсэн чинь буугаад би өөрөө буугаад очиж харсан чинь хүн өвчжсэн. Тэгээд сандрахтаа Болдоотрыг дуудаад машиныхаа ардлын суудлаар суулгаад аваа гэсэн. Та адилхороо яг яаралтай яваад одоо амар хурц жоохон маршрутыг тогтоох чиглэлээр ажилласан дээр болов. Тээврийн цагтыг албанаас авчина. Албач. 9 сарын 24-ний 14 цаг 20 минут. Дан ганц эхний бэлгэн дээрээ тулгуурлаж угаасаа хэрийг шийдвэрлэхэд бол хүндрэлтэй. Бас илүү ач холбогдолтой хэрэг ач холбогдолтой бүрийн баримтуудыг цуглуулах шаардлагатай учраас бас дараагийн камерын бичлэг үзэх, дараагийн хүмүүсээс гэрчрийн мэдүүлэг авах ажиллагаануудыг бол хийхийг бол хичээсэн байна. Талигачин суурьсны хугарал тархины хатуу хэлсэн
дээрх цусуу хураа тархины дарагдал гэмтлийн улмаас нас уржээ. Талигачийн зогсолт анх хийсэн гадны үзлэгээр нас ураад 1-2 цаг болсон байх боломжтой гэжээ. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн 2025 онд хамрагдааг байна. За тэгэхээр нэг бол дайраад машинд байжгаад гэмтэл орох цамдаа ямар нэгэн болсон. Эсвэл ямар нэгэн болчоо хөвттэйхтэн дайрсан. Одоо буцаж тэнд очиод яагаад тэнд хөвтчихсэн бэ гэдгийг л дайрахаас өмнөх хэл юм ийм л. Нөгөөний камер гэдэг бол хуваагддаг шүү. Та хоёр хяналтын камер руу гав. Тэр еврогөө хурж гисэн хүнээс гэрчээр мэдүүлэг авъя. Тэгээ нөгөө нэг дахиад бас жолоочоос мэдүүлэг авъя. Жолоочийн хажууд сууж ирсэн хүнээс мэдүүлэг авъя. Жолоот хэрхээ асууж ирсэн үү? 2024 онд жолоот хэрхээ асууж ирсэн. Ган төгөлдөр гэж хүн таних уу та? Тань. За, болцсон уу? Болцсон. За, ямар ажлаар болцсон? Зөвхөн найзын шуухмаар уулзаал. Юу хийсэн бэ? Тэр харих уусан. За. Одоо гэрлүүн гудамаар эргээл маа найз зогсчих гээл нэг юм болчлоо гэ харъя гэсэн. Нэг согтуу хүний хүлдээгүүр гарсан яасан үг мэдэхгүй гарсан хоёлаа нэг согтууг яаж мэдсэн та? Манай найз л тэгсэн гант өгөлдөр дээр бас хоёлаа согтуу байсан болохоос яг нарийн шиг. Тэр нь ухаантай байсан уу? Яг тэр үед бол ухаангүй байсан. Юм ярьж байсан уу? Яриаггүй. Тэр үнтэй хэдийн хугацаанд хамт байсан дээр? За ойролцоогоор би нэг минут 2 минут хамт минут гарan болсон. Тэгэл машинд нь суулгаад буцаж гудамаараа эргээл би замдаа бохол маа найз яваад гэсэн. Хизээ эмнэлгийн байгууллагад хандсан бай. Өглөө. За тухайн үед 19 дэх хорооны бид нэр камерын бичлэгийг ослол газрын ажлаас олж бичлэгийг шүүсэн байгаа. Тэрэн дээр уг жолооч маань яг зам дээр хөвтөжсэн хүн дээр гараад явсан бичлэг бол байгаа. Тэгэхээр тэр хохирогч маань яаж яваад тэнд очиж юу? Өөр хяналтын камерын бичлэг. Одоо энэ камерын хяналтын төвийн бичлэгийг авч болох уу танаас? Үнэхээр шүүх шаардлагатай болвол та хэд мөрдөгчнөр ямар ажиллагаа хийдгийг, яаж очиж шүүдгийг гэдгээрээ та хэд өөртөө шүүж болно. Тийм. Одоо энэ шүүх шинжилгээний ерхий газраас татан шинжилгээний дүгнэлт гараад ирсэн. Одоо би та бүхэнд өгнө. Талигаачин цус нь 1-р бүлгийн хариалттай байна. Талигаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт байгаа юм. За. Дутагдаагүй бол ачаал бүгдлэхий зүйл илрээгүй. Өөр юм илрээгүй. Одоо сэжтнээс мэдүүлэг авъя. Тэгээд согтуурлын шалгахын тулд тусны дэж авч шинжилгээнд явуулъя та. Хамт байсан хүнээс нь бас мэдүүлэг авъя та. Миний найзтайгаа явсан. Хоёул тэр бичлэгэн дээр хоёулаа бууж ирдэг шүү машинаас те. Сайн тэрвэристэн жолооч нь өөрөө хийсэн хэргийг одоо нууж хаахын тулд тийм үү мэддэхгүй ингээд би ингээ хөлөөрн дайрсан болохын тулд урд өмнө хэргийг хийгээд амьсанд нь алдаад эргэж шуун байдалд одоо хохирчийг өөрийг ингээ хөвтөж байгаа унтж байгаа байдалтай болгоод маргааш нь ингээд дээгүүр нь гарсан байж болзошгүй. Тэгэхээр энэ камерын хяналтын төвийн бичлэгийг үзье. Тээврийн хэрэгслээр дайрч гарсан Бүрс 30 маркийн жолооч болон одоо тухайн хохирчийг тухайн тээврийн хэрэгсэл мөргүүлэхээс өмнөх цаг хугацаанд одоо биед нь халдаж зодож гэмтэл өчрөөж улмаараа дээрэмдсэн хоёр этгээдийг хамт эрүүг үүсгэж ялагчаар татах саналтай одоо манайх дүгнэлтээ одоо бэлтэж байна. За шинжээчийн дүгнэлт суур ясны хугарал тархины хатуу хальсан дээрх цусан хураа тархины дарагдал гэмтлийн улмаас нас барсан гэж байна. Яг тэрнээс өмнө амь хохирогч ямар гэмтэл шарах авсан бас тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр тэрийг цаашаага бид нар мухалж үзэхийн тулд дахиад өөр хяналтын камерын бичлэг, замын хөдөлгөөний хяналтын камерын бичлэг зэрэг хохирогчийн маршрутыг тогтоох шаардлагатай байна. За энэ дээрээс энэ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт нь бас гарсан байна. Хамрагдан тэнцээ 2025 онд хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. Гэхдээ нэг хайхтар ачаал зүгтэлтэй зүйл шин нөгөө нэг за ингэнээр юм байна. Камерын бичлэгч 14 цагт болж байгаа. Холбогдох шитэд этгээдийг дахиж дуудаж мэдүүлэг авч шаардлагатай зүйлийг тодруулна. Холбогдох шитгээтэй цуг явж исэн найз Болдбаатарын
бас маршрутыг шалгана. Манай яг залуу мөрдөгчнөрийн хувьд бол дэндүү яарч хурдан шийдвэр гаргаж байгаа байдал нь надад бас жоохон дулмаг санагдсан. Яагаад гэвэл одоо хурдан хугацаанд энийгээ үзчихье гэд зарим нэг зүйлийг алдагдуулах. За тэр зүйлээ орхитуулсны улмаас гэмт хэрэг одоо илэрхгүй байх бас боломжтой байдаг. За та бүхний амрыг ирье. За шүүх шинжилгээний ерөнхий газраас амь өргөчийн задлан шинжилгээний дүгнэлт гарч ирсэн. Энийг та бүхэнд одоо өгнө. Бид нар ган төгөлдрийн гэрт үйлчлэгийг шаардлагатай юу? За ган төгөлдрийн гэрт үйлчлэг хийх бол процессын ажиллагаа. За тэрийг та хэд хиймээр байвал хийж болно. За томилох тогтоол юмнуудаа та хэд процессын юмнуудаа хийгээд бэлдэж. За шаардлагатай дүгнэлтүүд гаргуулах юмны асуудлыг бодвол би хэлцээд дүгнэлтийг гаргаж өгье. За би дүгнэлтийг уушаад өгчихөө. Үхэлд хүргэсэн шалтгаанд суур ясны хуврал тархины хатуу байлсан дээрх цосон ураа тархины дарагдал гэмтэлж. Одоо хамгийн түрүүнд хийх бол мэдээж камерын бичлэгээ шалгана л. Ялсан шинжилж томилоод гэрчээсээ мэдүүлэг авах. 2 сарын 24-ний өглөө би найз болдоотойгоо уулзаад тэр 17 дугаар сургуулийн тентхний пабд орж жоохон суусан. Гудам иргэсэн манай зогссон нэг ийгүү болол тэгээ бууж ирэл хаснаа намайг дуудаад буцаж гараад нэг хүн хөвч байхад машин руу оруулаад гудам иргээд би буугаал манай хүн аваад явсан. Тухайн таны гэртээ очиход ухаан орсон байсан уу? Ухаантай байсан уу? Ухаангүй байсан. Ерөөсөн унтаад байгаа юм шиг л. Та ямар нэгэн байдлаар анхны тусламж үзүүлсэн? Үзүүлээгүй, би ер нь хүрхээс айгаадсэн. Та бүхэн даалгавраа ямарчсан амжилттай биелүүлж дуусгалаа. Өгөгдсөн кейс өгөгдөл төр та бүхэн ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? За нотлох хуримдаар хүрлэхүү Бэхбат нар нь амь хөрөгч ганхүүг дээрэмдэх ашиг олох зорилгоор буюу эрэг үеийн ерөнхий ангийн 3-7-1-3-ыг журамлан эрэг үеийн цэцэн ангийн 17-гийн 2 дугаар зүйл заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахар довтолж бусдыг бүлэглэж дээрэмдсэн гэх. Мөн дээрх хоёр этгээд нь ганхүүгийн бие талдсны улмаас түүний биед суурьсны хугарал тархины хатуу байлсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл өвчрүүлсний улмаас хохирогч нас барсан нь эрэг үеийн цэцэн ангийн 11-гийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-5 заасан гэмт тэргүүлсэн гэм буруутай гэж үзэж байна. За мөн 8396 УК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ган төгөлдөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хохирогч ганхүүгийн биед хүндөвтөр гэмтэл учруулсан эрэг үеийн цэцэн ангийн 27-12-ийн 2-1 27-12-ийн 2 27-11-ийн 1 заасан гэм тэргүүлсэн гэм буруутай тооцож эрэггүй хариуцлага эрэггүй өргөө өсөж ялдагдчихаар татах саналтай байна. За болдын ган төгөлдөр дээр эрэг үеийн цэцэн ангийн согтуурсан мансуурсан үедээ мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрэхгүй үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүндөвтөр гэмтэлжүүлсэн. Харин энэ хүрлэхүү бол эм Бэхбат нарын хувьд болохоор энэ хүрлэхүүг эрэг үеийн цэцэн ангийн 11-гийн 1-р зүйлийн 2-ын 5 дахь хэсэг заасан гэмтэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Мөн 17-гийн 2-р зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмтэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Харин эм Бэхбатыг болохоор эрэг үеийн цэцэн ангийн 17-гийн 2 дахь дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмтэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Энэ яагаад шууд хүнийг алах гэмт хэрэг гэж зүүслээгүй вэ гэвэл амь хохирогч нь хэний мэдүүлгээр жолоочийн мэдүүлгээр тухайн үед бол амьд байсан гэдг нь нотлогдсон мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн гэмт судлалын үндэсний төв дээр очсны дараа очиход бол амьд хүрэгдэж очсныхаа дараа нас орсон гэж эмчлэгдэж байгаа нас орсон гэдэг мөн зогсны үзлэгээр амь хохирогчин талигч нь нас ороод 1-2 цаг болсон байна гэж тэр тусгагдсан байсан. Асажтан болдын ган төгөлдөр нь тээврийн хэрэгслийн жолооч одоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд хүндрэл охлоочулсан би эрүүл мэндийн 27-гийн 10 дугаар зүйлийг гэмт хэргийг үйлдсэн буудуг гэмт хэргийг хүндрүүлэх зүйл ангитэйгээр үйлдсэн байна. Гэмт хэргийг цогтуурсан мөн тээврийн эрсэж олгох хэрэггүй үедээ үйлдсэн учраас эрүүл мэндийн 27-гийн 10 дугаар зүйлийг 2 дахь хэсгийн 2-ын 2 дахь хэсгээр зүйлчиж мөн хэргийн газрыг зориудаар хэргийн газар зүхтаасан учраас мөн давхар 27-гийн 11-ээр зүйлчилсэн. Тээврийн хэрэгсэлд дайрагдсан, мөргөлдсөн үед толгойн гэмтэл үүсэх боломжгүй гэсэн мэдүүлгээр болдын ганц төгөлдрийг бол хүний амнаас сохируулсан гэж үзээгүй. Ийм учраас ийм зүйл ангуудаа зүйлчилсэн. Камерын бичлэгийн мөн хяналтын камерын төвийн камерын бичлэгээр шинэ нөхцөл байдал бий болсон. За сэжигтэн энэ хүрлэхүү энэ бэх батнаар нь за шунхаас эдэл дээр санаатаагаар бүлэглэн амь хохирогчгийн ханхуг дээрэмдэх зорилгоор за түүний биед халдан улмаар тухайн дээрх үхлийн шалтгаан буюу хүнд гэмтлийг учруулсан үйлдэлийг тогтоосон. Иргэн энэ хүрлэхүү энэ бэх бат нарын үйлдэл Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн за гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн санаатаагаар нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гинэ гэдэг хэсгийг өдөрлөг болгоод Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн 17-гийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар буюу дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдэх гэдэг зүйл ангийг зааснаар за мөн за эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 5 буюу за хүний бие хүнд гэмтэл санаатаар учруулах за улмаар хохирогч нас орсон гэдэг зүйлчлэлээр манайх за дээрх гэмт хэргийг зүйлчиж байна. 2 тустай тээврийн хэргийг бол одоо тустай шалгана тийм ээ. За мөн сэжигтэн энэ хүрлэхүү юм бэх нарын одоо дээрмийн үйлдэлийг бас тусдад шалгах юм төвлөлтөнд хүрч байна манай багийн зүгээс. Тогтлоо. Сүхбаатар дүүргийн 19 дугаар хорооны нутагт дэвсгэрт согтууруулах ундаа хэрэгэлсэн бие авч явах чадваргүй эргэн хээ ганхууг эргэн бэ бүрэнхүү им бэх батнар нь бүлэглэн гар утас хит төвчийг нь дээрэмтэн тархины дарагдал гэмтэл улмаас амь нас нь хохирсон гэж дүгнсэн. Улмаар амь хохирогчийг ухаангүй газар твтэж байхад нь эргэн ган төгөлдөр нь 8936 УКА улсын дугаартай Toyota Brus 30 маркийн тээврийн хэрэгслэр жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ баруун хойд дугуугаар дайрч шилб ясны хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндөвтөр охирол учруулж хэргийн газраас зориуд орхин цухтаасан. Санаа сэтэл нь хүнийг алах буюу одоо 11 дэх зүйл ангиар бас санаа сэтлийг харгалзан үзээд бас 11-ийн 1-ийн 2-ийн 5-аар бас зүйлч бас болох байна гэж бас дүгнсэн байгаа. Иргэн ган төгөлдрийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 10-ийн 2-ийн 1, 2-ийн 2-т мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 11-р зүйлийн 1 хэсэг заасан. За гэмт хэрэг үйлдсэн болох нь ингээд тогтоогдож байгаа маа. За мөн жолооч ган төгөлдөр нь за Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-ийн 3, за 3-ийн 7-гийн А, Б, В, Г, за мөн 11 дэх заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эрүүгийн хуулийн тусгай 27-гийн 10-ийн 2, 2-ийн 1 тухайн иргэнд тээврийн хэрэгслийн жолооч нь хүний эрүүл мэндэд хүндвэрл хохирол учруулсан. За энэ гэмт хэрэг согтуурсан, мансуурсан үедээ за мөн 2-ийн 2 цас тээврийн хэрэгсэл жолоодох ирэхгүй үедээ үйлдсэн гэдэг зүйл ангиар зүйлжсэн. За мөн нэмэлтээр 27-гийн 11-р зүйл автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зүхтах энэ үйлдэлээр эрүүгийн хэрэг үүсэж ялагдахчаар татах саналыг прокурорын байгуул шилжүүлэхээр ингээд тогтож байна манаас. Тээврийн цагдаагийн мөрдөн шалгах хэлцээ ингээд юунаас ажилласан болохоор бид нар одоо хариаллынхаа дагуу ган төгөлдрийн үйлдэлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Харин нөгөө хүрлэхүү бэх бат нарын дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг хариаллын дагуу одоо нутаг дэвсгэр харилцсан цагдаагийн байгууллагууд тусад шалгуулахаар ингээд тогтсон байна.
За тээврийн цагдаагийн албанаас бэлтгэсэн өгөгдөлд маш сайн ажилласан залуустай баярлалаа. За тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн өдөр тутмын хийдэг энэ ажиллагаанд тулгуурлан та бүхэнд энэ өгөгдлийг өгсөн. Энэ өгөгдлийн зүүчлэл, за хэргийн онцлогийг замын хөдөлгөөний дүрмтэй зүүж уялдуулсан байдал, за хэргийн онцлог нөхцөл байдал тохируулан ажилласан энэ бүхэн дээр та бүхэнд өнөөдрийн бас хүндэгэ баалыг өгсөн. Ингээд тээврийн цагдаагийн албанаас тодорхой нөхцөл өгөгдлийг маш сайн ойлгож өнөөдрийн тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцсон та бүхэндээ баярлалаа илэрхийлье. 5 дугаар байранд 4 дугаар баг. За эцсийн мөчид зүйлчлэлийг зөв хийсэн боловч яг зүйлчлэлээ хэрхэн хийх вэ гэдгээ прокурорын шатанд танилцуулж тайлбарлана гэдэг агуулгаар гаргасан та бүхэн 7 оноо. За 4 дугаар байранд 2 дугаар баг. За зүйлчлэлийг зөв хийсэн боловч ерөнхий ангиа журамлаагүй. За мөн замын хөдөлгөөний дүрмийн заалт танилцуулаагүй. 3 дугаар байранд 1 дугаар баг. За зүйлчлэлийг зөв хийсэн боловч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мөн адил танилцуулаагүй. 8 оноо. За 2 дугаар байранд 3 дугаар баг зөвчлөл бүрэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг гаргаж танилцуулсан. 9 оноо. За 1 дугаар байранд 5 дугаар баг. За хэргийн зөвчлөл бүрэн хийгдсэн. За мөн харьяаллын тээврийн цагдаагийн албаны шалгахгүй бүлгийн харьяаллыг тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг учраас харьяа дүүргийн цагдаагийн хэлцээр шалгуулах гэдэг саналыг манай 5 дугаар баг гаргаж өгсөн байгаа. Ингээд 10 оноо. Хамгийн сүүр мөчөж бага маагс ингээд сонсоод жоохон хямарсан юм. Ингээл дуустдаг юм байна гэж бодсон. Дараагийн шатанда илүү тийм хянамга нягт үзэхээр л тохиролцлоо доо. Яг зөвлөлчлээ зөв хийсэн боловч харьяалтах асуудлаа бас тодорхойлж өгөөгүй. Тэрнээс бол бас бага хэмжээний оноо алдсан асуудал гарсан. Зам тээврийн ослоос гадна давхар дээрэмдэх гэмт хэрэг маань өөрөө яг тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтс бус нөгөө харьяа дүүргийнхаа удаагийн байгууллагад шалгагдах байсны харьяаллын дагуу шилжүүлэх саналтай гэдгийг үлдээгээд 9 оноо авсан байна. Харьяалаар шилжүүлэхдээ 17-гийн 2 гэсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж харьяалаар шилжүүлэхээр тогтсон болвол хүний эрүүл мэндэд хүн тохирол учруулах гэсэн гэмт хэргийг бас нэмж өгөх хэрэгтэй байсан байна. За тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан энэ кейс өгөгдөлтөй дугаар маань ямар нэгэн хасагдах шат байхгүй. Та бүхэн зүгээр оноо цуглуулсан. Та бүхний дараагийн ажил, амьдрал, за мөн энэхүү орж байгаа тэмцээндээ амжилт гаргахыг хүсье. Хэрэг хизээж хуучирдаггүй. Үнэн ямагт илэрдэг бас цохолцдог. Энэ хэргийг илэрхийлэхэд цагдаа мөрдөгчийн ур чадвар манлайлал нөлөөтэй. Иргэн та машин жолоодож байгаа бол анхаарал болгоомжтой байхыг энэ нэвтрүүлгээрээ илэрхийлэхийг зорьсон юм. Мөн бас хэрэг болгон харагдаж байгаа шиг биш гэдгийг та ухаарч ойлгосон байхаа гэж бид найдаж байна. Баярлалаа та бүхэндээ. Эх 7 хоногт яг энэ цагта дахин нэг гэмт хэргийн хавцыг хамтдаа хаацгаая.